Нийслэлийн Чингэлтэй дүүргэн засаг даргын тамгын газраас санаачлан өгөх өдрийг зохион байгуулсан байна. Тос өдөрлөгт хүүхэд багчууд өөрт байгаа зүйлсээ болон өөрийн гараар хийсэн бүтээлээ зарах, солих, өгөх зэргээр оролцсон байна. Чингэлтэй дүүргээс 2018 оны өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан байна. За энэ ажлын хүрээнд өнөөдөр хүүхэд тэдний боловсролд багч гэсэн хувь нэмэр оруулах зорилгоор өгөөмөр сэтгэлээр бусдтай тусалцгаа өдөрлөхийг зохион байгууллаа. Өрхийн хөгжилд өрхийн гишүүдийг инхүү оролцуулж байгаагаараа илүү ач холбогдолтой болж байна гэж үзэж байна. Энэ аяны хүрээнд маань бол манай дүүргийн засаг даргын тамгын газар дээрээс нэмээд бүх хороод нийгмийн ажилтнууд тэгээд олон нийтийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд хамтраад оролцож байна. Энэ аяныхаа хүрээнд бид нь бол одоо өөрсдөө байгаа зүйлийг бусдаа өгөөмөр сэтгэлээр бэлгэлээ гэдэг юм уриатай зохион байгуулж байгаа. Энэ дээр гол нь одоо хичээлийн хэрэгсэл, хүүхдийн форум, хувцас хэрэгсэл, бусад зүйлийг үнгүй өгөхийг нь бол үнгүй өгөөд солилцож болохын солилцоод ингээд бие биендээ юм болох юм. Тос өдөрлөгт хүүхэд багчууд өөрсдөө оролцож байсан юм. Өөрт илүү байгаа зүйлээ болон өнгөрсөн жилийнхээ ном сурах бичгийг түнчлэн өөрсдийн гараар хийсэн бүтээлүүдээрээ оролцож байна. Би энэ мэмгээс ингээд шүрээр ингээд чилгэж хийсэн. Тэгээд энэ өдөрлөгт ингээд хүүхдүүдтэй ингээд юм зараад хүүхдүүдэд ингээд чин сэтгэлээсээ ингээд юм зарах тийм хүсэлтэй ирсэн. Гоё идэг өөрийнхөө сонирхлохоороо хийдэг. За тэгээд би энэ эмгийг цагаан сараас өмнө хийж эхэлсэн. Тэгээд энэ эдгээр бүгдээрээ ингээд чин сэтгэлээсээ ингээд гаргаж ирсэн. Хүүхдүүдэд хандаж хэлэхэд ийм хийхэд амархан ийм хийх ингээд сатурганд ингээд ингээд шүрээ хийчээд ингээд яацдаг. Нам мама тэмдэр мэвтрээ. Би гэрээсээ намаа авчирсан. Хоёр. Өмнө нь хэрэглэсэн номнуудаа дүүнэртээ өгч юм уу? Нэг наан тэмдэр. Ямар номнууд байна? Монгол хэл, математик, янз янз. Хүүхэд багчууд инхүү оролцож байснаас гадна зарим хичээлийн хэрэгсэл, хувцас, ном, дэвтэр зэргийг хүүхэд багчуудад өгч байсан юм. Энэхүү арга хэмжээ нь хүүхдэд бусдад туслах, өөрөө хөдөлмөрлөж хийж бүтээх нь ямар чухал болохыг ойлгож байна гэж эцэг эхчүүд хэлж байсан юм. Өргөрөөгийн чиглэсэн олон арга хэмжээг зохион